Сайн байна уу? За өнөөдөр та бүгдээ би Maxi-Cosi Mica Pro Eco загварыг бол танилцуулах болно. За энэхүү загвар нь болохоор ерөнхийдөө 360 суурьтай. 360 суурьтай гэдэг нь хүүхдээ 360 хэлбэрт одоо наашаага болон дөрвөн тал руу хардаг онцлогтой загвар байгаа. За ерөнхийдөө Mica маань болохоор 0-4 нас буюу за 40 см-аас 150 см хүртэл хүүхдийг суулгах чадaltaй тийм кастер аюулгүй судал байгаа. За Mica маань ерөнхийдөө яг 360 суурь дээрээсээ одоо эцэгчүүд ерөнхийдөө Maxi-Cosi брэндтэй хамгийн сайн загваруудын нэг гэж бол явагддаг. Эцэгчүүдийн хамгийн одоо авах дуртай загвар байдаг. Яагаад авах дуртай мэхээр 360 суурь буюу одоо нас цааш хардгаасаа илүүтэйгээр энэхүү загварыг дөрвөлсөн хамгаалалт дөрвөлсөн материал одоо дөрвөн өөр одоо зүйлийг агуулснараа илүү эцэгчүүдийн хамгийн сонгох одоо аюулгүй баталгаа болсон аюулын судал байгаа. Тийм учраас эцэгчүүд сонгодог. За тэр дөрвийнхаа би нэгдүгээр талтай тайлбарлах зүйл маань юу гэхээр толгойн хамгаалтын хэсэг байгаа. За энэ толгойн хамгаалтын хэсэг яагаад онцлог байгаа вэ гэхээр толгойн хамгаалтын хэсгийг Формула 1 машины жолооч нарын дуулганы хамгаалтыг ашигладаг тэрхүү материалаар хийгдсэн учраас хүүхдийн тархийг бол илүү хамгаална. За Clima-Flow тийм ээ. Бүхий л манай Maxi-Cosi 22 оноос сүүлд гарсан бүх загвар дээр хийгдсэн шинжлэгдсэн материал байгаа. Энэхүү материал нь хүүхдийг хөлөрхөөс хамгаалдаг тийм материал. За тэгээд Mica Pro Eco гэж хэлсэн байгаль дээлтэй материалаар хийгдсэн. Энэхүү байгаль дээлтэй материал нь байгальд дахин боловсруулагдах боломжтой материалаар хийгдсэн байгаа. За нэмэлтээр 3 дугаарх зүйл маань юу вэ гэхээр за одоо тэр чимээ зуны үйлрэл Монголд халуун болж байгаа энэ үед юу байгаа вэ гэхээр энэхүү та бүгд харж байгаа хойдлын хэсэг байгаа. За энэхүү хэсэг маань хүүхдийг саяны одоо Clima-Flow-ийн хөлөрхөөс илүү хамгаалсан материалаас гадна хойдлын энэхүү хэсэг маань хагаарыг чөлөөтэй одоо оруулж байдгаараа хүүхдийг хөлөрөхөд нэн одоо илүү багасгach өгж байгаа нэг нэмэлт систем байгаа. За тэгээ мэдээж ирэх хоёр талын дөрвөлтийн системийн хамгаалалт буюу G-Cell гэд ингээд дөрвөн нийт хамгаалалт болоод материалын онцлогтой учраас Mica маань дан ганц 360 суурьтайгаас илүү нэмэлт одоо дөрвөлсөн юмтай байдгаараа эцэг эхчүүдийн хамгийн нэг сонирхдаг авдаг материал одоо карсет болоод идэг байгаа. За тэгээ ерөнхийдөө бол одоо болохоор та бүгд энэхүү карсет маань хэрхэн яаж дээш доош болох одоо суурьлуулахыг бол та бүгдтэй зааж өгөх болно. За хүүхдээ ерөнхийдөө няраа үед бол 0-оос ашиглаж байгаа учраас энэ зөөлөвч бол маш сайтай. Зөөлөвчнүүд бол маш сайн байдаг. За няраагаас дээшээгээ ерөнхийдөө энэ зөөлөвч хэсэг маань бол 3 сар хүртэл ашиглагддаг. Тэрнээс хойшоо бол та энэхүү зөөлөвчийг бол ингээд тусдан салгаад авчих юм байгаа. Ингээд харж байгаа маш гоё зөөлхөн материалтай. За авсныхаа дараагаар хүүхдийнхаа та биеийн хэмжээнд тохируулан дээш доошоо бүх хэсгийг сунх боломжтой гэсэн үг. За 4 нас хүртэл ажиллах учраас энэхүү зэрэгт бол байлгаж болно. За тэгээд хүүхд маань хоошоо хөвтгөр бол аялал зугаалга холын аялалд явхад хүүхдээ иймэрхүү хэмжээнд бол хөвтүүлж болно. За хөвтүүлсэн тохиолдолд ажнаас харахад ингэж харагдаж байгаа. Тэгээ 360 ерөнхийдөө хүүхд маань бол 0-оос за 1.5 нас хүртэл хоошоогоо харсан байрлалд байх ёстой байдаг машинд явахдаа. Тийм учраас энэхүү зам хоошооч харна, урагшаагач хардаг давуу талтай байна. Зөвхөн нэгээс одоо энэ урдаа бас мөн төвчээтэй байдаг байгаа. За бүгд тэр харах юм бол энэ 1.5-аас одоо 0-оос 1.5 хүртэл хоошоо явахдаа төвччихнэ гэсэн үг. Тэгвэл тухайн үед яах вэ гэхээр тэрхүү одоо энэ 360 систем маань урагшаагаа ерөөсө харахгүй дан ганц хоошоо л харна. Хажуу баруун болон зүүн дэшээ л харна гэсэн үг. Тэрхүү төвчөө тайснаар бүтэн 360 гэж болно. За тэгээд бүх ил манай Maxi-Cosi-д байдаг Isofix бол мэдээж бол байгаа. За нэмэлтээр энэхүү касет маань яран үед ашигладаг учраас нэмэлт уртлын хамгаалт хэсэг байгаа. Энэхүү хамгаалт юунд хэрэгтэй байдаг вэ гэхээр хүүхдийн одоо яран үед хоошоо харж зарчиж байгаа тохиолдолд хүүхдийн маань нуруу болон толгой хүзүүний хамгаалт давхар болж өгдөгөөр билүү онцлогтой байдаг. Тийм учраас яран үед энэхүү уртлын толгуур хэсэг маань бол маш сайн үүргийг гүйцэтгэж өгдөг байгаа. Тэгэхээр одоо хэдүүлээ энэхүү Mica загварыг гадаа гараад машинд хэрхэн суурилуулахыг хамтдаа харцгаая тийм ээ. За одоо болохоор хэдүүлээ машинд хэрхэн суурилуулах хамтдаа харцгаая. За машин суурилуулахаас өмнө та нэг зүйлийг бол анхаарах хэрэгтэй. Юу анхаарах вэ гэхээр таны машин 2006 оноос хойш үйлдвэрлэгдсэн машин байх хэрэгтэй. Яагаад вэ гэхээр Isofix маань 2006 оноос хойш машин одоо дэмжлэгтэй болсон байгаа. Тийм учраас таны машин 2006 оноос хойш үйлдвэрлэгдсэн байх хэрэгтэй. За Isofix-ийн тулд та Isofix-ийг хойшоо түлхээд за энэ машины чинь хойдлын суудалд нэг нөх байгаа. Тэрэн луг Isofix-ийг та түлхэх юм байгаа. За ингээд түлхээд энэ саяын тэр таксэн чимээ ороод ногоон гэрэл асан тохиолдолд таны Isofix
хязгаарлагдсан гэсэн үг. За тэрний дараа ч та уртлынхаа энэ бэлтгэн хэсгийг доош нь болгоно гэсэн үг. За мөн адилхан таг гэсэн чимээ гараад ногоон гэрэл асна. За энэ тохиолдолд таны ISOFIX бол бүрэн бэлтгэгдсэн гэсэн үг. За зарим нэг эцэг эхчүүд асуудаг. За арьсан судалтай машин дээр кассет маань бол гэмтэл учруулах уу гэсэн бол асуудлыг бол тавьдаг. Энэ дээрээс бол манай Maxi-Cosi брендийн арьсан судал хамгаалагч бол бэлэн худалдаа гэж байгаа учраас бид нар бол арьсан судал дээр тэрийг бол эцэг эхчүүд зөвлөдөг. Тийм учраас та бүгд манай төлөвлөгөө дээр хурж ирээд кассетны дагалдах хэрэгсэл болоод буцаад бүтээгдэхүүнийг сонгох боломжтой байгаа шүү. Тэгэхээр та бүгд дараагийн дугаараар иргэ уулзъя. Түр баярлалаа.